За оюун ухааны тоглоомч гэж хэлдэг энэ пазл чухам юуг илэрхийлнэ? Маш энгийн нэр те тайлбарлаад. За аутизм маань өөрөө шалтгаан тодорхойгүй. Хүмүүс бол асуухаараа гол төлөө яагаад манай хүүхд ийм болчихоо гэж их асуугаад байдаг. Та өөрөө яаж хүлээж авсан? Би яг нуулгүй хэлэхэд ойлгоогүй. Гадаадад очихоор соёлын шок болоод хэл ярианд байхгүй болчт юм аа ч гэдэг юм уу. Хүү маань 6 нас хүртлээр маш сайхан эрт үеийн оролцоо, эрт үеийн сургалтуудыг хангалттай авч чадсан. Олон ээжүүд бас сэтгэл нэг зовж байгаа. Тэднийг бодохоор дугаа баймаар юм шиг. Аутизмтэй хүн бол хөгжих боломжтой. Сөрөг мэдээлэлчээс нэг талаар маш том мессежийг Монголд өгсөн байж тээ. Сүүлдээ ерөөсө ганцаараа бүтэхгүй юм байна. Яг 6 гэр бүл нэгдээд яг аутизмын холбоо гэдгийг 2014 онд анх байгуулж ирсэн. Нэг Америк хүү байсан. Хүмүүст ингээд аутизмгээс сонссноо гэхээр морьтой жаал гэж хамгийн түрүү хэлдэг л дээ. Тэр бол үнэхээр морьтой жаал бол аутизмтай хүү Монголд ирсэн. Бодлогын түвшинд бол тодорхой хэмжээнд нэг гарц харцсан л юм байна. Онцлогдлоо. Онцлогдсноос цаашаа яах вэ гэдэг юм зогсож чад идэх л да. Зөвхөн нийгмийн халамжийн чиглэлээр л тэр орсон байна. Тоо сураад, физик сураад, хим сураад гэхээсээ илүү хүмүүстэй харилцах тал дээр маш их асуудлууд үүсдэг. Аутизм гэдэг ойлголт маань өөрөө Монголд шин тутам учраас хуулинд нь байхгүй. Нийгмийн тэдгээр хүмүүсийг ажилд авдаг хариуцлагатай байх хэрэгтэй юм. Өөр юу хэрэгтэй вэ? Аутизм руу чиглүүлсэн сэтгүүлч танд маш их баярлалаа. Ярил маш олон ажлуудыг бол бид төлөвлөд явж байна. Эрхэм үзэгчдийнхээ норой амгалан айлтгая. Бям гариг бүр таны гэрийн хойморт шин зочион урьдаг нэвтрүүлгийнхаа нэгэн шин дугаарыг өргөн барихад бэлэн боллоо. За яг одоо арын дэлгэцэнд гарсан одоо зургийг үзэгч та бүхэн анзаарч байгаа бах. За оюун ухааны тоглоомч гэж хэлдэг энэ пазл чухам юуг илэрхийлнэ? За сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслэр за магадгүй таны цахим ертөнцийн дэх нүүр хуудсанд энэ дүрс зураг олонтаа харагдсан уу? За тэгвэл яг энэ өгөгдлөөс өнөөдрийн сайн нэвтрүүлгээ хийх нэгэн сэдв болсон юм. За дэлхийн нийтэд энэхүү пазл дүрсээр аутизм хэмээх одоо магадгүй 21-р зуунд илүү их сонсогдох болсон энэ үзэгдэлтэй холбоотой өнөөдрийн нэвтрүүлгээ үзэгч та бүхэнд хүргэж байна. За дэлхийн нийтэд 4-р сарыг аутизмыг дэлхийд таниулах өдрүүд болгон тэмдэглэдэг юм байна. Сайн нэвтрүүлэг дэлхийд аутизмыг таниулах энэхүү үйл хэрэгтэй нэгдэж байна. За энэ үеийн нэвтрүүлгийн маань урилгаар Монголын аутизмын холбооны гүйцэтгэх захирал хадагтай Алтан гэрэл өргөдөн хүрэлцээрсэн байна. Захиралын маань хүлээн авч хүрэлцээрсэн танд баярлалаа. Таны хувьд бол их завгүй өдрүүд өнгөрч байгаа ах мэдээж. Баярлалаа. Бас энэ сайхан нэвтрүүлэгт намайг өрсөнд би их талархаж байна. За 4-р сар яах аргагүй маш их завгүй сар болж байгаа. Сайн нэвтрүүлгээ эхлэхийн өмнө миний хувьд бол онцолж хэллээ л дээ. Одоо энэ дүрсийг бол миний хувьд тэгжил боддог байсан. За нэг хүмүүс нэг тий оюун ухаанаа хөгжүүлэх, оюуны альжаалаа тайлах гэж пазлын тоглоом гих тоглодог штэ, эвлүүлжтэй. Тэгж төсөөлдөг байсан. Яг яах аргагүй сүүлийн хэдэн жилд бол яг энэ дүрс үсгээр энэ аутизм хэмээх энэ зүйлийг одоо илэрхийлж гаргад юм байна гэдгийг миний хувьд анзаарсан л та. Тэгээд аутизм гэж чухам юу юм гэдгийг тэгэхээр мэдээж ярианыхаа ихэнд энэ талаар маш энгийн нэр те тайлбарлаад яриагаа эхлэе гэж. За баярлалаа. Аутизм бол өөрөө бас хүмүүс зарим хэвлэл мэдээлэлээр өвчин гэдээ яриад байдаг л да. Энэ маань бол нэгдүгээр өвчин биш, эмгэг байдаг. Өвчин гэд ягаад хэлэхгүй байгаа юм бэ гэхээр өвчин өөрөө идэгдэг тийм ээ. Эмгэг бол идэгдэггүй. Эсвэл тусдаг тийм тусдаг тийм эмгэг бол идэгдэггүй. Тэр үүднээс аутизм маань өөрөө шалтгаан тодорхойгүй байгаа учраас одоохондоо нээлт хийгдээгүй шалтгаан тодорхойгүй бүрэн гүйц тайлагдаагүй гэдэг үүднээс энэ пазлаар төлөвлүүлээд ерөнхийдөө яваад байдгийг. Дээрээс нь пазл маань олон өнгө байдаг учраас аутизм өөрөө олон төрөл байдаг гэдгийг бас илэрхийлж байгаа. Тэр үүднээс аутизмын хүрээний эмгэг гэж нэрлэдэг. Тийм учраас энэ маань өвчин гэхээс илүү эмгэг гэдэг нэр томьёо нь илүү ойлгомжтой тодорхой болж ирнэ л дээ. Мэдээлэл хүргэхийн эсвэл одоо хүрэхгүй байхын нэг зовлон байдаг л да. Одоо жишээлбэл өнөөдөр ингээд сайн нэвтрүүлэг таны ураад аутизм гэдэг зүйлийн тухай ярьж байна. Энэ мэдээллийг сонссон олон ээжүүд бас сэтгэл нь их зовж байгаа. Тэгэхээр тэднийг бодохоор дугаа баймаар юм шиг. Эсвэл бас хэрэгцээтэй хүнд мэдээлэл хүргэх ёстой юм шиг байна. Тэгэхээр магадгүй энэ нэвтрүүлгийг үзэж суугаа. Одоо би давхар байгаа ээжүүд манаас өршөөгөөрөө санаа сэтгэл нь бас тавгуурхэж бас санаа нь зовхыг. Гэхдээ энэ мэдээллийг бол хүргэхээс өөр аргагүй. Яагад гэвэл
энэ зүйл хүн төрлөختөнд байгаа учраас энэс бас урьдчилан сэргийлэх ёстой, магадгүй тохиолдсон байлаа гэхэд энд шаардлагатай одоо арга хэмжээг нь цаг алдалгүй авах хэрэгтэй учраас одоо энэ мэдээллийг та бүхэнд хүргэж байгаа юм шүү. Таны хувьд өөрөө ер нь яг энэ аутизм гэдэг зүйлийг анх мэдэж авсан шалтгаан, энэний төлөө бас хүчин зүтгэх шалтгаан чухам юу байсан бэ? За миний хувьд би 2004 онд гэр бүлэрээ бас нөгөө би Японд сургууль сурахаар явсан л да. Тэгээд тэр үед хүү маань ой 6 сартай байсан. Ерөөсөн анхны хүүхэд. Тэгээд Японд очиод цэцэрлэгт өгсөн. Цэцэрлэгт өгсөн нэг сарын дараанаас тухайн цэцэрлэгийн эрхлэгч намайг уулзаад та хүүхдээ нэг хүүхд хөгжлийн төв рүү авч очиод уулзаад ирэхгүй юу? Манай харьяа ийм газрууд байдаг гэд. Тэгээд би анх тэнд очиод аутизм гэдэг юмыг сонссон л доо. Тэр үедээ бол ойлголт мэдээлэл үндэ байхгүйсэн. Анх удаа сонсож байгаа нэр томьёо учраас баг юу илээл гэж бодсон. Тэгээд тухайн үеэс жоохон аутизм гэж юу юм бол гэж жоохон судлах. Анх тех их усүр ер нь тэндээс л эхэлтэй. Тэрээс би ерөөс анзаардаггүйсэн. Та өөрөө яаж хүлээж авсан? Яагаад тэгэхээр энийг асууж байна гэхээр өнөөдөр тань дээр очиж яг ийм шалтгаанаар уулзж байгаа ээж аав нар бас л тийм байдалд орж байгаа. Тэгэхээр та яаж хүлээж авч ирсэн? Тэгтээ та Монголын нийгэмд биш. Магадгүй тэр асуудлыг шийдвэрлээд тодорхой гарцсан улсад тэрийг мэдчихэж штэ тий. Тий. Монголын аутизмын холбоонд бас эцэгчүүд ханддаг л да. Тэгээд хүмүүс бол асуухаараа гол төлөө яагаад манай хүүхд юм болчихгоо гэж их асуугаад байдаг. Яагаад? Тэгээд бид нар бол шалтгаан тодорхойгүй юм чи яагаад гэдгийг одоо яриад яах вэ тий? Одоо яах вэ гэдэг юм яри гэдгийг хүсдэгтэй. За би анх удаага Японд тэр хүүхдээ аутизм гэж сонссон үед бол би яг нуулгүй хэлэхэд ойлгоогүй. Яг юу юм бол гэд. Тэгээд үндэ ойлгоогүй. Тэгээ бас хүмүүс чих эргэн тойрны хүмүүсийн бас буруу нөлөөч гэдэг юм уу, буруу ойлголт бас нөлөөлдөг юм болов уу гэж бодсон. Ерөнхийдөө манайхан чинь эрэгтэй хүмүүс их оройтч хилд ордог юм аа. Зүгээр тийм яриа байдаг шүү дээ, тийм ээ. Эрэгтэй хүмүүс ер нь хөвгөөж оройтч хилд ордог. Эсвэл гадаадад очихоор соёлын шок болоод хил ярианд байхгүй болчт юм аа ч гэдэг юм уу. Янз янзаар бас хилдэг байсан л да. Тэр үднээсээ за жоохон алгуурлсан талаа тийм. За гайгүй зүтэй нэг юу л үз ямар гаднаасаа хараад ямар нэгэн шинж тэмдэг тийм ээ согог ажиглагдж байгаа биш асуудалгүй үз гэж удаад нэг тийм хүчтэй хүлээж аваагүй. Гэхдээ би бас өөрийгөө азтай гэж боддог. Яагаад гэвэл би Монголд байсан бол тухайн үед те 2002 онд манад хүү төрсөн том хүү маань тэгээ бас тухайн үед Монголд тэр талын ойлголт байхгүйсэн учраас би хоцорч бас арга хэмжээ авсан байхыг үгүйсэхгүй. Японд байсан учраас тэр өндөр сайхан хөгжингөө хөгжсөн тэр системтэй бүх юм явж идэг улсын буйнаар ач тусаар хүү маань 6 нас хүртлээр маш сайхан эрт үеийн оролцоо эрт үеийн сургалтуудыг хангалттай авч чадсан бас айгүй давуу тал болсон байгаа. Тэр үднээс би ч гэсэн бас эцэг эхчүүдтэй зөвлөгөө өгөхөд өөрийнхөө туршлагаас ч юм уу тийм ээ бас хуваалцах нэг тийм ач холбогдолтой уялдаж ирж байгаа юм болов уу гэж харж байгаа. Магадгүй та бас яг гэр бүлийнхаа энэ асуудлыг тэнд тавьсан тэр суураараа зөвхөн гэр бүлдээ байлгаадах боломж бас байсан байж магадгүй тий. Гэтэл та нийгэмд надтай адилхан юм асуудалтай хүмүүс байгаа учраас тэдэнд туслая. Одоо тэднийг бас асуудлыг шийдвэрлэцгээе гэд мэдээж энэ холбоог тэргүүлж ажиллаж байгаа бах. Яг энэ өгөгдөл 2007 онд бид нэр гэр бүлээр буцаж ирсэн. Тэгээ буцаж ирээд би бас ингээд их нялхас хорооныхаа эмч эднэрт бас хандсан л да. Тэгсэн аутизм гэж сонссон хүн баг байхгүйсэн. Тэгэхээр нэг хэсэг хорооныхаа эмчийг тархин угаана гэдэг шиг баах ингээд синхруулэл яваад байсан. Сүлдээ ерөөсө ганцаараа бүтэхгүй юм байна. Тэгээд адилхан юм гэхтэй хүмүүс байна уу гэдэг эрэл хайгуулаг хийж ирсэн. Тэгсэн бас нэлээд олон Монголд байт юм билээ. Тэгээд анх бид нэр яг нэг 6 гэр бүл одоо манай хүү 14-тэй 10 тухайн үедээ 7-8-тай байсан баха. 10-тай байсан 2014 онд 10-тай байх үеийн эцэг эхчүүд яг 6 гэр бүл нэгдээд яг аутизмын холбоо гэдгийг 2014 онд анх байгуулж ирсэн. Тэгээд тэндээс эхлээд бүгдээрээ дуу хоолойгоо хүргэе. Биднээс өөр, бидний хүүхдүүдээс өөр эцэг их нь мдээгүй, эсвэл таниагүй, эсвэл онцлогдоогүй, илрээгүй хичнээн хүүхд явж байгаа юм билээ те. Тийм учраас энд бүгдээрээ хамтраад хүчээ нэгтгээд ажиллая гэд анхны холбоо үүсгээд бид нар тэг эхлүүлээ явж байгаа.
За аутизмтай хүүхдүүд гэж их яриад байдаг л да. Гэтэл би тантай ярилцахын тулд ингээд тодорхой хэмжээнд мэдээллүүдийг уншсан. Тэгсэн одоо яг аутизмын холбооны өнөөдрийн хувьд хамгийн их хүрчээд байгаа үр дүн бол аутизмтай хүн жишээлбэл насанд хүрвэл яах вэ? Тэгээ нийгмийн халамжинд яаж хамрагдах вэ гэдэг асуудал байдаг. Энэ дээр бас тодорхой хэмжээнд гарц харсан байлаа. Аутизм гэдэг ойлголт маань өөрөө Монголд шин тутам учраас хуулинд нь байхгүй тодорхой хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэдэг дунд аутизмтай хүн чухам ямар залтаар нийгмийн халамж хүртэхийн хэрвээ хөдөлмөр эрхлэх чадваргүй бол энэ ярианаас тэгэхээр өнөөдөр яг ийм аутизмтай насанд хүрсэн хүмүүс байна уу Монголд? За одоо манай холбоонд бол яг аутизмтай гэд бүртгэлтэй нэг 160 гаруй хүүхэд биелтэй хүүхэд залуусг явж байгаа тийм ээ. Хамгийн дээд нь 25 та залуу байгаа. За ерөнхийдөө энэ хүүхдүүд гэж яриад байгаагийн гол онцлог нь юу вэ гэхээр 2008 онд л Монголд нэг аутизм гэдэг ойлголт анх орж ирээд 2011 оноос сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч одоо яг тийм хүүхдүүдийн үзлэгтэй их тохиолдоод эхэлсэн гэж байгаа юм л да. Тэгэхээр 2011 оноос хоншлогдсон хүүхдүүд маань л одоо гарч ирээд байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр дээдл нэг 10 та доотлол нэг 2 3 та одоо энэ 2 хагастай илүү онцлогдоход хялбар болж ирж байгаа. Тэр үднээс илүү хүүхдүүд гэж яригадаад байгаа. Яг аутизмын хүрээний эмгэг гэдэг нэр томьёогоор групп юм уу яг тийм халамжинд орох боломж бол байдаггүй байсан. Энэ нь бол яг нөгөө өөрөө оюун ухаан ч юм уу сэтгцийн эмгэг гэдэг төрөл рүүгээ ороод нөгөө Монгол улсынхаа хөгжлийн бэрхшээлийн англи руугаа тэр тал руугаа ороод 16 нас хүрсэн хүмүүс маань шизофрен ч юм уу эсвэл ДЦП гэдэг өөр нэг оншоор бас халамжинд хамрагдах болцоход байсан л да нөхцөл байдал бодит байдал. Тэгээд энийг бол бас хүний эрхийн асуудал юм тий. Яг хүн өөрийнхөө зөв оншоор халамжинд ороод дээрээс нь зөв оншоор үйлчлэгээ авах хэрэгтэй маа гэдэг үднээсээ манай холбоо эднэр бас зохих холбогдох яамдууд эднэрт албан хүсэлт тийм ээ бас хил зүйлэг хурал эднэр зохион байгуулсны үндсэн дээр 2016 оны 6 сарын 30-нд 2 сайдын хамтарсан тушаалаар F84 буюу аутизмын хүрээний эмгэг гэдэг албан ёсны юм онцтой болж ирсэн байгаа. Тэгэхээр одоо 16 нас хүрсэн бүхий л аутизмтай хүмүүс маань F84 буюу аутизмын хүрээний эмгэг гэдэг оншоор зөв онцтойгоор одоо цаашлаад нийгмийн халамж бүх үйлчлэгийг авах юм сайхан боломжтой болж ирж байгаа. Энэ бол бас бидний 3 жилийн хугацааны хамгийн том ажил байсан болов уу гэж бас харж байгаа. Тэгэхээр яг аутизмын илэрдэг шинж тэмдэг ямар байдгүй гэдэг асуудал бол маш их яригддаг. За дээрэс нь танаа цахим хуудас руу ороод харахад тэр бүх зүйлийн гаргалгаа одоо эхний байдлаар шинж тэмдгийг мэдэж болох заалтууд байдаг юм лээ. Тэгэхээр яг энэ ярьслахаараа тэрийг түр хойш нь тавья гэж бодож байна. Зөвхөн ерөнхийд нь асуухад аутизмтай хүний чадвархын хувьд ангилж үзэхэд юу ямар байдгүй одоо тий ажил эрхлэх боломжтой байдгүй яг нийгмийн харилцааны хувьд төвшнгөөр нь ялгал аутизмын хүрээний эмгэгийг ерөнхийд нь нэг 3 ангиллаад байдгийг. Сонгодог аутизм, өндөр чадвартай аутизм, тэгээ аспергер гэдэг. Тэгээд дотроо сонгодог аутизмын өшөө бас дотроо задраад явна л да. Харьцангуй гадаадын улс орнуудад өндөр чадвартай аутизм эсвэл аспергертэй хүмүүс бол тодорхой хэмжээгээр боловсролд хамрагдаад ажил хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдлууд бол байна л да. Жишээ нь дэлхийн нийтэд ингээд интернетээр харж байхад IBM компани жишээ нь IT-ийн чиглэлийн мэрэгжилтнүүдээ аутизмтай хүмүүсээс шалгаруулж авлаа ч гэдэм үү те. Эсвэл аутизмтай хүн ийм чиглэлээр үйлчилгээний салбарт ажиллаж байгаа гэх юм тохиолдол гарч ирдэг. Монголын тухайд болохоор одоохондоо бас яг тэр эрх зүйнч тэр дээрээс нь нийгмийнх нь хандлага ойлголт нь ч бас төгс болоогүй байна л да. Тэгэхээр одоо хүүхдүүд гэж яриад байгаа энэ хүүхэд багчууд маань 10 жилийн дараа яах вэ? Тийм ээ, дээд сургалт хамрагдах уу? Ажил хөдөлмөр эрхлэх үү? Энэ их үүсвэр суурийг нь хоёр талаас нь тавих хэрэгтэй болж ирж байгаа. Нэгдүгээр хүүхдээ хөгжүүлэх хэрэгтэй. Нөгөө талаас нийгэм нь хүлээж авдаг хандлагатай байх. Хоёрдугаар нийгэм нь хүлээж авдаг хандлагатай, дээрэс нь нийгэм нь тэдгээр хүмүүсийг ажилд авдаг ийм бас хариуцлагатай байх хэрэгтэй болов уу гэж харж байгаа. Миний хувьд анх ер нь яг ийм аутизм гэдэг үг нэр томьёо энэ агуулгыг сонсч ирсэн маань нэг Америк хүү байсан одоо нэг морьтой жаал гэж олон нийт яриад байдаг те. Нэг айхтар гинт байж байгаа л хашгирдаг. Аав нь тэгээд гайхаал яаж байгаа. Тэгээд эцсийн гарцаа Монголд ирж одоо өсгөл нутагт одоо бөөд үзүүлж ингэж шийдвэрлэлээ гэж
энэ зүйлээс анх мэдчихсэн. Тэгээ монголчуудын бас олон нийт бас тийм мэдээлэлтэй байгаа. Тэр яг мөн үү те? Тий. Юу нэ хүмүүст ингээд аутизм гэж сонссон нөхөр морьтой жаал гэж хамгийн түрүү хэлдэг л дээ. Тэр бол үнэхээр морьтой жаал бол аутизмтай хүү Монголд ирсэн. 2004 оны 4-р сард миний хүү Роуэн аутизм өвчнөд болохон тогтоогдсон юм. Түүнд минь нүүрэн дундуура бейсболын цохиураар цохиулж байгаа мэт өвчин мэдрэгддэг байлаа. Бидний амьдрал энэхүү өвчний эсрэг тэмцэл болж хувирсан юм. Бид бүх зүйлийг туршиж үзсэн. Хүү маань бидэнтэй ярихаж боллоо. Нэг өдөр хүү минь бэцси хэмээх морилог гүйж очин их л дуртай байсан бөгөөд түүнийг мордуулах үед л надтай ярьж эхэлсэн юм. Хөөрхөн морь шүү. Ингэж хүү минь тэр их зовлон шаналлын дараагаар надтай анх нээлттэй ярилцсан юм. Энэ дэлхийн ертөнцийн морьтой хүн шиг харьцдаг газар байдаг болов уу гэсэн асуулт гарч ирсэн. Хариулт нь Монгол улс. Энэ бол манай гэр бүлийн хамтдаа хийсэн галзууч гэмээр аяллаа түүх юм. ертөнцийн хагасыг туулсан бидний түүх үнэхээр гайхамшигтай. Би Монгол улсыг яг л ингэж төсөөлж байсан. Бид олон зуун километр аялж бөөгийн зан заншилтай танилцсан. Заримдаа амьдрал өөдөлж дээшилдэг бол зарим үед эсэргээрээ дордох ч үе байдаг. Равны бие сайжирч бидний амьдрал хэвийн болж эхлэнэ гэж би төсөөлж байсангүй. Гэнтэл хүүгийн минь бие сайжирч хүү маань дахин инээж манай гэр бүл жаргалыг дахин мэдэрч эхэлсэн юм. Аутизм өвчин бидний хүүгийнхээ хүсэл сонирхол дотоод дуу хоолойг сонсоход хүргэсэн юм. Тухайн киногаар бол яг бөөгийн талаар бас сурч гарсан байдаг л да. Бас яг бөө дээр магадгүй тэр агуулгаараа олон нийтэд хүрсэн ч гэж магадгүй тий. Яг тэр хүү бол аутизмтай нь бол үнэн. Тэгэхээр Монголд ирээд тодорхой хэмжээнд бол сайжирсан, засал авсан. Тэгвэл аутизм маань өөрөө идэгнэ гэсэн ойлголт байхгүй учраас насан туршдаа хэвээрээ зүгээр тодорхой хэмжээний бас хүчин зүйлүүч гэдэг юм уу, тодорхой хэмжээний засал сургалтууд хийсний үр дүнд аутизмтай хүн бол хөгжих боломжтой. Тэгэхээр нийгмийн авч байгаа тэр морьтой жаал гэдэг тэр мэдээлэл зөвлөдөө анх бол тэгж л анх орж ирсэн юм чинь. Магадгүй нэг талаар сөрөг мэдээлэлчээс нэг талаар маш том мессежийг Монголд өгсөн байж тийм тэр ойлголцыг байна. Аутизмыг дэлхийд таниулах өдөр гэдэг ингээд нэг сар байна. Ийм сарын үйл ажиллагаа. Тэгэхээр яг юугийн таниулахын гэдэг гол агуулга байна те. Зөвхөн нийгэмд чиглэсэн юм уу? Энэ яг чухам зорилго нь эцсийн зорилго нь. За Монголын хувьд те. За 2007 онд Нөбийн ерөнхий ассамблеас жил бүрийн 4-р сарыг аутизмыг таниулах сар болгоё. Ялангуяа 4-р сарын 2-ыг аутизмыг таниулах өдөр болгоё гэж зарласан байдаг. Энийн ерөнхийдөө тэр их юугийн судлаад үзэхээр аутизмтай хүмүүсийн талаарх ойлголт их сул байсан байгаа юм л да дэлхийн нийтэд ялгарлангаа дурахад их ордог тийм ээ тэр талын ойлголт. Жишээ нь одоо харааны бэрхшээлтэй юм уу сонсголын бэрхшээлтэй тэрэгэн цэртэй хүнийг бид хараад амжихгүй байдаг тийм ээ. Гэтэл аутизмтай хүн гаднаас хараад ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй. Тэгэхдээ харилцаан дээр маш их том асуудал байгаад байдаг. Тэгээ харилцаан дээр том асуудал байна гэдэг маань найз нөхдөдтэй болох ажил хөдөлмөртэй болох хүмүүстэй харилцах тал дээр маш их асуудлууд үүсдэг. Тэгээ энэ асуудлууд үүсээд харилцаа буюу нэгсэндээ харилцааны тэр эмзэг асуудлуудыг мэдэхгүй тэр чадвар байхгүй энэ аутизмтай хүмүүсийг зөвөр ойлгох хэрэгтэй байна гэдэг үднээсээ энэ дэлхийн нийтэд аутизм гэдэг энэ эмгэгийг таниулах өдрийг гаргасан байт юм билээ. Тэгээд Монголын хэмжээнд бол яг 2014-15 оноос эхлээд аутизмыг таниулах өдөр гэдгийг бол ерөнхийдөө тодорхой хэмжээнд бол эхлүүлээд явж байгаа. Монгол улсын хэмжээнд
ерөнхийдөө хэвлэл мэдээллийн хэрэгсэл за бусад эрдэм шинжилгээний байгууллагууд нартай хамтраад аутизмын талаар судалгаа шинжилгээ жижигхэн тийм ээ эхлэлүүд мөн одоо өнөөдрийн ингээд сайн сайнаа нэвтрүүлэх шиг бас олон нийтэд зөв мэдээлэл хүргэх ийм ажлууд бол ерөнхийдөө хийгдэд явж байгаа. Саяхан 4 сарын 2-нд яг тэр өдөр тохиосон аутизм ба боловсрол гэдэг сэдвээр бас өдрөлөг зохион байгуулсан байгаа. Энд бас аутизмтэй хүүхдийн боловсрол ямар төвшөнд байна, боловсролд хамрагдаж чадж гинүү зэрэг бас олон асуудлуудыг хүндсэн байна. Яг энийг асуух гэж байлаа л да. Одоо танай холбоон дээр бүртгэлтэй байгаа ээж аав нь ямар нэг байдлаар одоо холбогдсон эдгээр 160 гаруй хүүхдүүдийн насны хувьд мэдээж сургууль цэцэрлэгийн насны хүүхдүүд байгаах. Тэд бүгдээрээ 100% цэцэрлэгт хамрагдаж гинөө, сургуульд хамрагдаж чадж гинөө. За манад энэ холбоон дээр бүртгэлтэй байгаа 160 гаруй гэр бүл хүүхэд гэдэг байгаа маань яг бас албан ёсны тоо биш л дээ. Яг тэгэхээр нөгөө үндэсний хэмжээнд гаргасан статистик биш учраас зөвхөн манаа руу хандсан гэр бүлүүдийн бүртгэл яваад байгаа. Тэгэхээр яг энэ 160 хүүхдийн ингээд бүртгэлийг ерөнхийд нь ингээд хараад үзэхэд нэг 30 орчим 40 орчим хувь нь боловсралд хамрагдаж идэгин. Ялангуяа сургуулийн өмнөх боловсрал буюу цэцэрлэгийн насанд хүүхдүүд хамрагдах нь их сул байгаад байдаг. Гэртээ гол төлөв байдаг. Тэгээд сургуульд ороод ирэхээр харьцангуй хөнгөн буюу нөгөө аспергтэй өндөр чадварын аутизмтэй хүүхдүүд маань болохоор ерөнхий боловсролын сургуульд бол хамрагдах боломжтой. Харьцангуй бас оролцоод байдаг. Хүн хэлбэрийн буюу эсвэл сургуульд хамрагдах тодорхой хэмжээний хүүхдүүд маань тусгай сургуульд явж байгаа. Тэгэхдээ нийт сургууль сурах хүүхдийн маань дөнгөж нэг 30-40% л сургуульд хамрагдж байгаа. Бус нь бол гэрээр байгаа л гэсэн ийм мэдээлэл гараад идэг. Тэгэхээр л ээж аав нарын хандлагад өөрчлөлт оруулах шаардлага байгаа тийм. Хүүхдээ ийм байна гэд гэрт нь байлгаад ах биш, нийгэмд нь оруулж одооноос бэлтгэж явах юм бол тийм. Ер нь бол эрт оролцоо, эрт илрүүлэлт гэдэг маань яг энэ дээр холбогдож ирж байгаа юм л да. 2-3 таа хэрвээ танай хүүхэд аутизмтэй юм байна гэд тодорхой болчих юм бол за тэгвэл манай хүүхдэд ямар хэрэгцээ шаардлага байгаа вэ гэдгийг зөв тодорхойлоод тэнгууд мэрэгжлийн байгууллага буюу мэрэгжлийн багш хүмүүсээс сургалт аваад явах хэрэгтэй л дээ. Мэдээж бол хийж байгаа ажлын үр дүн өчүүхэн жоохон их ажил хийж маш жоохон үр дүн гарах хэдий ч эцэг эхчүүд зөв ойлголттой зөв хүүхдтэйгээ ажиллаж чадвал тэр хэмжээгээр хүүхд маань том болоод ирээдүйд амьдралын чанар нь тэр хэмжээгээр сайн чирнэ гэсэн үг. Би аутизмыг ерөнхий нэг анх сонсож байхдаа мэдээлэл бол тэгж ойлгож ирсэн л та. Энэ одоо ингээл дэлхийн нийт асар хурдцтай хөгжөөл нөгөө хөгжил нь эргээд хүн төрөлхтнийг стресст оруулаад байна гэж ярьдаг шүү дээ. Одоо тэр бүхний үр дагавар юм болов уу гэж би ерөнхийд нь төсөөлж ойлгодог байсан. Гэхдээ ийм нөлөө байна уу? Юуны Монголын хэмжээнд бол яг шалтгааны тодорхойлох тийм судалгаа модлого бол одоогийн түвшинд бол хийгдэг байгаа. Зүгээр Америк, Канада гэдэг өндөр хөгжилтэй улс орнуудад бол аутизмын шалтгааныг одоо хэрэг нэрлэхийлсээр байгаа юм билэ. Зүгээр янз бүрийн таамгуудыг тавьсан байдаг. Вакцин, эсвэл удамшил, эсвэл гений мутац гэдэг юм уу, эсвэл агаарын бохирдол, эсвэл дархлаа гэх янз бүрийн асуудлыг ярьдаг. Тэгээд Монголын хэмжээнд гэх юм бол анагаахын их сургууль Америкийн бас нэг аутизм клиник гэсэн байгууллага байсан баха хамтраад агаарын бохирдол бас аутизмд нөлөөлж байна гэсэн судалгааны юу гарсан байт юм билэ. Тэгэхээр гэтээ дан ганц агаарын бохирдлоос болоод гэж бас үзэж болохгүй байх л да. Тэгэхээр олон таамагуд байгаа учраас яг тэрнээс үүдэлтэй гэхэд хэцүү. Тэгэхээр шинжлэх ухаан юм уу эсвэл техник технологи их хөгжснөөс гэж хэлэх нь бас яадаг бол гэж жоохон эргэлзээтэй байна. Зүгээр техник технологи шинжлэх ухаан сайн хөгжихийн хэрээр илрүүлэлт харин сайжирсан. Тэр нь бол баталгаатай. Өнөөдөр Монголд яг хэн уншилж байна? Одоо эмчнэр гэхэд яг ямар эмч? Мэдрэлийн эмч үү? Ерөнхийдөө сэтгц тал руугаа ангилаад байдаг л да. Одоо манад бол ерөнхийдөө дүүргийн сэтгцэн эмчнэр байж болно. Мөн их нялхстай их нялхсан эмчнэр уншлах боломжтой. Мөн шараатны эмнэлэг гэж ярьдаг. Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв уншлах боломжтой байгаа. Тэрнээс яг аутизмын мэрэгшсэн эмч бол байхгүй. Нэг юм асуулт байна л да. Толгой тархин өвддөг хүн бол томографаар шинжилгээ хийлэгдэг. За тэгвэл аутизм томографаар онцлогдох уу? Онцлж байгаа арга барил нь юу вэ? Эсвэл ажиглалт юм уу? Аутизм бол ерөнхийдөө одоо MRI ч гэдэг юм уу, компьютер томографаар ингээд харахаар энд нэг бондооцсон байна, эсвэл энд нэг юм бөөгнөрцөн байна. Энэ аутизм байна гэж хэлэх боломжгүй байдаг л да. Яг тэгэхээр зургаар бол ямар ч юм илэрхгүй. Тэр илэрхээр тэрийг бол цэвэр ажиглалтаар олж гаргадаг.
ямар нэгэн эмнэлт зүйн талаасаа гэдэг юм уу да тийм ээ ямар нэгэн тархины үйл ажиллагаанд бүтцийн тийм өөрчлөлт бол ажиглахдаггүй цэвэр ажиглалтаар уншилт. Тийм учраас сэтгцэн эмч энэ эмч нар маань уншлахдаа эцэг эхээс байнга асуулга авдаг тийм ээ ярьдаг хүүхдийн байдлыг тандаж асуудаг хүүхдийн өөрийнх нь бие авч байгаа байдлыг хардаг цэвэр ер нь 90% шахуу ажиглалтаар уншилна. Зүгээр хавсарсан эмгэг байх юм бол тэрийг бас шаардлагатай тохиолдолд компьютер томограф тийм ээ MRI эднэрийг бас ашиглах боломжтой. There are 4 babies born every Энэ дэлхий дээр секунд тутамд 4 хүүхэд төрж байдаг. Бид бүгд цар ганц онцгой байдаг. Харин зарим нь бусдаас арай өөр онцгой байдаг. We see things Бид differently. арай өөрөөр ярьдаг. Өөрөөр сонсдог. Differently. Some of us only see solutions. Шийдлийг гинт олдог. Or are just everyday heroes. Өдөр бүр онцгой байдаг. Заримдаа нийгмийн харилцаанд оролцоход бидэнд хүндрэл учирдаг. Гэхдээ биднийг ойлгож, тусламжийн гараа сунгасан хэн бүхэнд талархдаг. Бид хинч байж чадна. Бид энэ дэлхий дээр юу ч бүтээж чадна. And this Учир нь бид арай өөрч as a different тантай л адил онцгой нэгэн. because we are on the spectrum. Та бүхний үйл ажиллагаа явуулж одоо нийгэмд ингэж хүрэхэд мэдээж хэвлэл мэдээлэл хэрэгсэл одоо өөрсдийнхээ хариуцлагаар ингээл түгээж байгаа. Одоо дутагдж байгаа хэрэгцээтэй зүйл юу вэ? За хууль бодлогын түвшинд бол тодорхой хэмжээнд нэг гарц харцсан л юм байна. Гэхдээ зөвхөн нийгмийн халамжийн чиглэлээр л тэр орсон байна. Өөр юу хэрэгтэй байна? Ерөнхийдөө аутизмтай хүүхдтэй ер нь аутизмтай хүүхдийн боловсролын чиглэлээр багш мэрэгчлэтнүүд сайн бэлтгэх хэрэгтэй байгаа. Мөн сургалтын төвд их хэрэгтэй байгаа. За яагаад энэ дээр их онцолж ийн гэхээр хүүхд маань яг 6 нас хүрээд сургуульд ордог тийм ээ. 18 нас хүртэлх энэ 12 жилийн хугацаанд тэр хүний амьдралын чанар ямар болох вэ гэдэг яг тэр гол үе байдаг л да. Тэгэхээр сургуульд ороод тоо сураад, физик сураад, хим сураад гэхээс илүү тэр хүн худалдан авалтаа яаж хийж чадах вэ? Тэ дэлгүүрт ороод мөнгөө яаж тооц сурах вэ? Харилцах чадвартай болох. Хүнтэй яаж харилцаж зөв сурах вэ? Нийгмийн дунд бие яаж зөв авч явах вэ, тийм ээ? Ганцаараа гэрте байсан нөхцөлд яаж хоолоо хийж идэх вэ? Яаж хувцас угаад сурах вэ гэдэг энэ бүх зүйлүүдийг сурах нь илүү чухал гэж бодож байна. Тэгээд хэрвээ хил засал, хөдөлгөөн засал, ахуй засал гэдэг тодорхой заслууд хэрэгтэй бол бас тэрүүгээр нь үйлчлэгээ үзүүлэх хэрэгтэй. Тэгэхээр энэ талын хөгжлийн төвүүд, энэ талын мэрэгчлэтнүүд илүү бас олон байвал тийм ээ. Америк, Канад эднэр шиг бас болвол илүү бас хүүхдүүдэд маань халамжаасаа илүү тэр нь илүү үр дүнтэй байх болов уу гэж миний хувьд боддгийг. Австралийн засгийн газрын Австралийн элчин сайдын яамны төсөл хэрэгжиж байгаа нийслэлийн 55 дугаар тусгай дунд сургууль дээр энд болохоор өмнө түрүү жил болохоор бид нэр багангийн сурагчдад зориулсан аутизмтай болон оюуны бэрхшээлтэй багангийн сурагчдад зориулсан олон улсын стандартад нийцсэн анги танхим мэдрэмжийн өрөө яг иж бүрэн тийм сурах орчныг нь бүрдүүлж өгсөн. Одоо хэрэгжиж байгаа энэ төсөл маань болохоор 9 дугаар анги төгсөөд тусгай сургуулийн хүүхдүүд цаашаа явах газаргүй байдаг. Цаашаа боловсролд хамрагдах боломжгүй байдаг л да. Тэгэхээр 10, 11, 12 дугаар ангидаа нөгөө төгссөн тусгай сургуультай өшөө цаашлаад мэрэгжлийн баримжаа олгох ийм сургалт буюу зочдлын үйлчилгээний ажилтан бэлтгэх гэсэн энэ төсөл хэрэгжиж байгаа. Одоо анги тархинд бэлэн болцсон сургалтын хөтөлбөр маань болж байгаа. Одоо 4 сарын сүүл ихэд ерөнхийдөө бид нэр хүлээж аавна. Тэгэхээр энэ маань одоо энэ жилийн бас хамгийн том ажил байж байгаа болов уу гэж бодож байна. Түүнээс гадна Hogan Loves гэдэг олон улсын хууль зүйн ферм байдаг. Энэ хууль зүйн ферм маань жил болгон сайн санааны үйл ажиллагаа явуулдаг байгаа. Тэгээ энэ жил бол 2017 онд Монголын аутизмын холбоог дэмжин ажиллах ийм хөтөлбөртэй ажиллаж байгаа. Тэр хүрээндээ бид нэр авьяаслаг аутизмтай хүүхдүүд гэсэн зургийн төсөл хэрэгжүүлээд энэ аутизмтай хүүхдүүд маань бас их сайхан
урлагийн мэдрэмжтэй, зургийн өндөр авьяастай хүүхдүүд байдаг л да. Тэр хүүхдүүдийн бүтээл гаргаад одоо Грин тэмдэг, номын хавчурга, соронц гэд тэрийг бас цаашаа үргэлжлүүлээд ингээд олон нийтэд түгэх ийм ажил явж байгаа. Мөн JICA олон улсын байгууллага байгаа. Энэ байгууллагата ялангуяа манай аутизмтай хүүхдүүд онцлогдсоноос цаашаа яах вэ гэдэг юм зогсож байгаа гэдэг л да. Им уугах юм уу? Тэгэхээр эмчилгээ байхгүй учраас им уух шаардлагагүй. Тэгэхээр тэр хүүхдэд юу хэрэгтэй вэ гэхээр засал хэрэгтэй болдог. Ямар сургалт хийх вэ гэдгийг үнэлгээгээр гаргаж ирдэг. Тэгэхээр яг энэ үнэлгээ буюу эрт боловсролын хөтөлбөр, бордоч хөтөлбөрийг бид нэр Японы JICA байгууллагатай хамтраад хэрэгжүүлээд явж байгаа. Тэгэхээр ер нь бол яривал маш олон ажлуудыг бол бид төлөвлөд явж байна. Энэ төрийн мэдлэлт байх ёстой юу? Эсвэл үйлчлэгээ үзүүлдэг нөгөө сэтгэл зүйн төвд байдаг шүү дээ. Тэрэн шиг одоо төлбөртэй байх ёстой юу? Хандлага нь дэлхийн нийтийн жишгт юу ямар байдаг? За би зүгээр хувийн туршлагаас их юм бол би Японд бол энэ үйлчлэгээ төрийн мэдлэлт байт юм билээ. Одоо development center гэдэг нэрээр нэгсэндээ хөгжлийн төвүүд гэдэг. Тэгээ тэнд бол одоо ганц аутизмтай гэхгүй бүх бэрхшээлтэй хүүхдүүд хамрагддаг. Тэр хүүхдэд ямар хэрэгцээ байна? Яг тэрэнд нь тааруулсан сургалтуудыг хийж идэг. Энэ бол ерөнхийдөө төрийн үйлчлэгээ байгаад явсан илүү зүгээр болов уу гэж би боддог юм. За баярлалаа. Тантай ярилцахад таатай байлаа. Миний хувьд бол бас олон мэддэггүй зүйлээ мэдэж авсан. Мэдээж өөрийн амьдралд тохиосон энэ одоо зүйлийг зөвхөн өрхийн хэмжээндээ асуудлаа шийдвэрлээгүй, нийгэмдээ энэ асуудлыг таниулж өөртөөгөө бас асуудал нэгтэй хүмүүсийг нэгтгэж ажиллаж байгаа тань маш их баярлалаа. Ажил үйлсэнд амжилт хүсье. Та бүхний үйл хэргийг түгээн дэлгэрүүлж бас сурталчлахад бидний хувьд бол бэлэн байна шүү. Тэгээ сайн нэвтрүүлэг маань зочддоо яг өөрийнхөө нэрийн бэлгийг бэлддэг, сайн нэртэй үзэг тэмдэглэлийн дэвтэр. Тэгээ мэдээж таны өдөр тутмын ажилд бол энэ зүйл маш үнцэнтэй байр суурь эзэлдэг байх. Таны ажилд амжилт хүсье. Баярлалаа. За тэгээд үзэгчтэй хандаж мэдээж товчхон бас үг хэлэх үг байгаах гэж бодож байна. Тэгээ хоёлаа нэвтрүүлгийн өндөрлөө. За энэ сайхан нэвтрүүлэгт урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээд үнэхээр энэ 4-р сар аутизмын хувьд бол их чухал сар байгаа. Энэ хүрээнд сайн нэвтрүүлгийн гэвч бас би өөрөө байнга үздэг, Монголын бүх хүмүүс үздэг. Маш олон хүнд нэг орой энэ мэдээллийг бас хүргэх боломжтой болсон. Тийм учраас бас танаа хамт олонд зориуд бас энэ сэдвээ аутизм руу чиглүүлсэн сэтгүүлч танд маш их баярлалаа. Тэгээд манай холбоо бол Монголын аутизмын холбоо интернетээр хайхаар бол гараад ирэх байх. Хизээ та бүхэн холбогдорой. Бид бас аутизмтай хүүхдтэй эцэгчүүд нэгдэж байгуулагдсан холбоо учраас хамтдаа бүгдээрээ хүүхдүүдийн төлөө хичээн зүтгүүл илүү хүүхдүүдийн маань ирээдүй улам сайхан гэрэлтэй байх болов уу гэж бодож байна. Баярлалаа. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ сайн нэвтрүүлгийн өнөөдрийн зочин Монголын аутизмын холбооны гүйцэтгэх захирал хадагта Алтан гэрэл байлаа. Мэдээж хэрэгтэй хүмүүст нь бас тодорхой хэмжээнд хэрэгтэй мэдээлэл хүргэсэн гэдэгт найдаж байна. Сайн нэвтрүүлгийн дүрээд өндөрлөж байна. Эх 7 хоног шинэ зочинтой иргэд уулзъя. Баяртай үзэгчдээ.